1835-аас 1913 оны хооронд амьдарч байсан Францын гайхамшигт зураач Auguste Clément Chrétien's Ахиллийг сургаж байна. 19-р зууны Францын неоклассицизмын сод бүтээл болох Auguste Clément Chrétien's энэхүү гайхамшигт тосон зураг нь алдарч зураачийн уран бүтээлийн өв доторх хамгийн чухал ажил юм. Зургийн зохиомжид Домогт Баатар Ахиллийн залуу насны нэгэн алдартай хэсэг буюу бүх кентавруудаас хамгийн ухаантай шударга нь болох Хероноор эрдэм заалгаж буйг дүрсэлжээ. Chrétien's Ахиллийг сургаж буйн бүтээл нь 1861 оны Парисын салонд зориулагдсан бүтээгдэж тэндээ дэлгэгдсэн бөгөөд неоклассицизм болон түүхэн уран зургийн уламжлалыг төгс хослуулсан байдаг. Chrétien тэгш хэм, аслал болон өгүүлэмжид гол анхаарлаа хандуулснаар бие бялдар болон ёс суртахууны идеал төгс байдлыг зотон дээр гайхалтайгаар буулгажээ. Ахиллийн тухай домог бол Грекийн мифологийн хамгийн баялаг, хамгийн эртний түүхүүдийн нэг юм. Homer Илиад туйлда Троийн дайны залуу баатрын адал явдлыг дурдсанаар түүнийг алдаршуулсан билээ. Тесалийн Фитиягийн хаан Пеле болон далайн дагн Фетида нарын хүү Ахилл нь эцэстээ түүнийг мөхөлд хүргэсэн цорын ганц сул тал болох Ахиллийн өсгийгөөрөө хүмүүсийн ой санамжид хамгийн тод үлдсэн байдаг. Харин Chrétien's зохиомжид түүнийг ангаах ухаан, хөгжин, морь унах, ан агнууд сургасан бурхад болон баатруудын домогт багш Херонтой хамт байгаа залуу хөвгүүнээр дүрсэлжээ. Зурагт Ахиллийг хүзүүгээрээ арслангийн арс зангидж нөмөрсөн, биеэрээ үзэгч рүү хандсан ч толгоогоо хажуу тийш харуулж зүүн гартаа нуун барин зогсож байгаагаар дүрсэлсэн. Херон түүний ард зогсож шавтайгаа ижил өндөртэй болохын тулд урд хөл дээрээ сөгдөн зааварчилгаа өгч байна. Тэрээр зүүн гараараа сумыг чиглүүлж баруун гараараа Ахиллийн гарыг залж байна. Энэхүү үйл явдал нь Пелион ууландах кентаврын агуун өмнө өрнөх бөгөөд алсад эгийн тэнгис болон Салоникийн булан харагдана. Маш чадварлаг зохиогдсон эдгээр хоёр дүр нь эсрэг тесрэг байдлыг төгс харуулдаг. Залуу ба хөгшин, хүн ба кентавр, гэрэл ба сүүдэр. Гэсэн хэдий ч энэхүү ялгаатай байдал нь бүтээлийн өгүүлэмж болон гоо зүүн нөлөөгөөр уянгийн зохицол болон хуурчээ. Chrétien неоклассик харьцаа болон тэгш хэмийн мастер гэдгийг батлан харуулж хоёр дүрд хоёуланд нь хүч чадал гоо үзэсгэлэн өвөрмөцөөр шингээж өгсөн байна. Auguste Clément Chrétien нь домогт хүмүүс төрөлхийн агуу төрдөггүй, харин тэд өс шүүждэг гэдгийг илэрхийлжээ. Авиас бэлэг үнэхээр бурхнаас хүнд заяадаг уу? Эсвэл түүнийг олж авдаг уу? Анхаарал тавьсан та бүхэндээ